Энэ ерөнхийлөгч энэнийг 7 жилийн өмнө ярихгүй яасан. Одоо л сэрж байгаа мó. Энэ юмаа ингээд тэр үед хэлж ярихгүй яваа гэдээ одоо зарим нь толгойд огч байна. Ийм амархан мартамхаа байхгүй тав. Та нар ч өнөөдөр энэ хурлын дараа 2 сарын дараа 3 сарын дараа утаанаас өөр юм руу анхаарал хандуулж эхэлнэ. Хэвлэл мэдээлэл хүртэл нэг тоож бичдэггүй байсан юм аа. Тоож бичдэг, гаргадаг, сэтгүүлч, хэвлэл гэж тэрний хойноос явдаг хүмүүс их цөөхөн байсан шүү дээ. Өөр юмны хойноос л явдаг байсан шүү дээ. Юун тэр үед Twitter, Facebook-аар энэ тухай бичих. Тийм тухай асуудал байгаагүй. Телевиз бүхэн Улаанбаатарын хороотой хэсэгтэй хашаата тэнд байгаа хорооны дарга нартай гэрээ байгууллаа. Бүгдээр энэний төлөө ажиллая л да. Тэгээ телевиз бүхэн шөнийн дуудлагатай бай. Телевиз бүхэн утсаар өгдөг дуудлагатай болчихооч. Манай хэвлэлийнхэн өөрсдөө дуудлагын түргэний эмч шиг ажиллаулал да. Тийм сурвалжлагчтай болчихооч. Ийм юмыг сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнууд бодож ээж ийм үг таны толгоонд ордог байхгүй. Тийм биз дээ. Чи бодохгүй сая миний яриад байгаа орохгүй. Нэг сэтгэл зүрхэндээ аваад юм хий, үйлдэл хий, үрдүн гаргая гэвэл өрөөсөө энд шийдэхэд бол хүнд асуудал биш байхгүй. Ийм юмыг та нар шаардахгүй байна шүү дээ. Ийм юмны тухай манай нөгөө олон нийтийн оюун санааны манлайлагч нар энэнийг олж харахгүй шүү дээ. Хүний энэ бэлгийн нүд ягаад нэгддэггүй вэ гэхээр та нарын сэтгэлийн нүд чинь нэгдэхгүй. Сэтгэлийн нүд ягаад нэгдэхгүй вэ гэхээр энд сэтгэл зүрхээр зовхгүй л байна.